За сайн байцгаана уу. Тэгээ өнөөдөр төрийн албаны зөвлөлтөөгөө хамтраад нийгмийн даатгалын багц хуулийн шинжилсэн найруулга хэрэгжилтийн талаар нийт одоо төрийн албан хаагчдаа мэдээлэл өгөхөд бас таатай байна. Өнгөрсөн онд 7 сарын 7-ны өдөр Улсын их хурлын чуулганаар нийгмийн даатгалын багц хуулийн одоо шинжилсэн найруулгыг хэлэлцэн баталсан. За энэ хууль маань энэ оны одоо 1-р сарын 1-ээс мөрдөж байна. За багц хуулийн хувьд нийгмийн даатгалын ерөнхий хууль байгаа. За нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль. За өмнө нь бол тэтгэвэр тэтгэмжийн одоо харилцааг бол нэг хуулиар зохицуулж ирсэн бол шинжилсэн найруулгын хувьд тэтгэврийн харилцаа тусдаа хуулиар. За нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль. За нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээ шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж төлбөрийн тухай хууль гэсэн үндсэн одоо 4 хуулиас нийгмийн даатгалын багц хууль маань бол одоо багтаж ингэж бүрдэж байгаамаа. За ерөнхий хуулийн шинжилгээний талаар бас мэдээлэл өгье. За өмнө нь одоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөй тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой харилцааг янз бүрийн одоо салбарын хуулиар бол зохицуулж байсан. Жишээлбэл одоо юу гэдгийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэлийн тухай хууль, дотоодын цэргийн тухай хууль гэдэг юм уу, дипломат албаны тухай хууль гэдэг энэ одоо хуулиудаар тухайлаад нийгмийн даатгалын шимтгэлийг яаж төлөхийн, тэтгэвэр тэтгэмжийг нь хэрхэн яаж одоо бодох талаар зохицуулж ирсэн бол шинжилгээний хүрээнд бид нар нийгмийн даатгалын одоо харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулахаар бол өөрчлөлт орсон байгаа. За нийгмийн даатгалын засаглалын хувьд олон улсын жишгт одоо хүргэх зохицуулт орсон. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо нийгмийн даатгал гэдэг маань улсын төсвийн одоо орлого бүрэлдэхүүн биш. Ажил олгогч, даатгуулагч, засгийн газрын 3 талын хамтын оролцоотой ийм одоо сан байдаг. Тийм учраас энэ нийгмийн даатгалын санг одоо удирдах дээд байгууллагын хувьд энэ 3 талаас оролцоо явдаг. За олон улсын жишгийн хувьд бол энэ манай одоо Монгол улсад байгаа нийгмийн даатгалын үндэсний зүйлийг бас одоо чадварчруулах, дэрэгдэн мэрэгжлийн одоо баг ажилдаг байх, олон нийтийн хяналтын зөвлөлтөй байх гэдэг ийм одоо чиглэлээр бол засаглалыг бол нэлээд сайжруулах одоо зохицуулт бол орсон байгаа. За нийгмийн даатгалын сангийн хөрөнгө сүүлийн үед бол одоо маш их яригдчихэ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө чөлөөт үлдэгдлийг хэрхэн яаж одоо өсгөж найдвартай баталгаатай одоо хамгаалах вэ гэдэг дээр бас маш тодорхой зохицуулт орсон. За нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг одоо зөвхөн засгийн газрын бондод байршуулна. За Монгол банкны үнд цаасад байршуулна. За банкны тухай хуульд заасан тэр одоо системийн ач холбогдол нөлөө бүхий банкудад хадгаламж хэлбэрээр байршуулна. За төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна гэсэн ийм одоо тодорхой зохицуулт орсон. За эдгээрт одоо байршуулсан санхүүгийн одоо хэрэгслийн үр дүнд олж байгаа орлогоор сан маань өсөж аривжиж найдвартай одоо баталгаажих ёстой гэдэг энэ зохицуулт бол орсон байгаа. За нийгмийн даатгалын шинжилгээний одоо үндсэн гол сүм гэдэг ингээд аваад үзэхээр 1960 оноос хойш төрсэн даатгуулагчийн хувьд нэрийн данстай болсон. 1999 оноос одоо энэ тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль гэдэг батлагдаад одоо мөрдөд явж байна. За энэ хуулийн хүрээнд тэтгэврийн даатгалд ажил олгогч даатгуулагчаас төлсөн шимтгэлийг одоо хийцвэрээр бүтгээд явж исэн. За одоогийн Монгол улсын тэтгэврийн тогтолцоо санхүүжилтийн хувьд бол хуваарлалтын зарчмаар явдаг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр өнөөгийн одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдын төлж байгаа шимтгэлээр нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан бүрдэн. За эргээд тэр одоо өнөөдөр тэтгэвэр авч байгаа 500 орчим мянган хүний тэтгэврийг энэ 1.2 сая хүний төлж байгаа шимтгэлийн орлогоор одоо зарцуулаад бүрдүүлээ явдаг. Энэ маань өөрөө олон улсад бас тэтгэврийн хуваарлтын тогтолцоо гэж одоо нэрлэдэг юм байгаа. За энэ хуваарлтын тогтолцооноос Монгол улс бол хуримтлалын тогтолцоо руу шилжиж гэдэг эргэцэн орчин бол бүрдсэн. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр энэ нэрийн данс байгаа орлогын тодорхой хэсэг. За бидний одоо өнөөдрийн шимтгэл төлж байгаа даатгуулагчдын тэтгэврийн даатгал төлж байгаа 2% шимтгэлийг мөнгөжүүлье. Өөрөөр хэлэх юм бол буцаага тэтгэвэр тавих биш, энэ одоо орлогыг хуримтлал хэлбэрээр одоо мөнгөжүүлээд эргээд тодорхой хугацааны дараа одоо хуримтлал үүсний дараа даатгуулагч маань эрүүл мэнд, боловсрол, орон сууцныхаа одоо зардалд зарцуулах энэ эргэцэн орчин бол бүрдсэн. За одоо манай яамн дээр бас хуримтлалын сангийн одоо нэгдсэн чиглэл зөвлөмж боловсруулах. За энтэй тэтгэврийн энэ нөөц санг бас одоо юу гэдэг уялдуулах ийм одоо ажлын хэсэг гараад сайдын тушаалаар батлагдаад ингээд энэ ажлын хэсэг маань энэ ажлыг бол зохион байгуулж байна. Тодорхой бодлогын асуудлууд бол улсын их хурлаар ороо шийдвэрлэгдээд явна гэж ингэж харж байгаа. За
өвлүүлэх асуудал орж ирсэн. За даатгуулагчийн нэрийн дансны одоо түрүүний миний хэлсэн тэр мөнгөжүүлсэн орлогын тодорхой хэсгийг бас хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлэх ийм одоо элемент асуудал бол ерөнхий хуульд бол орж ирсэн. За нийгмийн даатгалын ерөнхий хууль хэрэгжснээрээ бид одоо нийт үйлчилгээнийхаа нэг 80 орчим хувийг бол цахим хэлбэр шилжүүлээд байгаа. Тэгэхээр энэ одоо хууль маань хэрэгжиж ингэж одоо үүдийн голдролдоо орсноор нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн одоо цахимжна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол даатгуулагч юу гэдэг нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрээр авах, хүсэлтээ цахимаар илэрхийлэх, гаргах тэр одоо хүсэлтийг нийгмийн даатгалын байгууллага хүлээж аваад асуудлыг нь тэтгэмжийг нь шийдвэрлэх ийм одоо үйл ажиллагаа бол явагдана. За ажил олгогч, даатгуулагч хоёр маань нийгмийн даатгалын харилцаанд ямар үйлдэл, ямар эд хэдэлгийн энийг маш тодорхой одоо хуульчилж өгсөн байгаа. За нийгмийн даатгалын хувьд бас хамралтыг нэмэгдүүлнэ гэж одоо үзэж байгаа хууль хэрэгжснээрээ. За одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж байгаа их эцгүүд байна. Ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй. За энэ хүмүүсийн одоо нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцдаг боллоо. За малчдын одоо Улс шимтгэлийн 50%-ийн төр хариуцдаг боллоо. Гэх мэтчлэн ийм одоо нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэхтэй холбоотой тодорхой заалтууд бол орсон. За шимтгэлийн хувь хэмжээний хувьд бол ямар нэг өөрчлөлт бол ороогүй. Өөрөөр хэлэх юм бол 23 онд мөрдөж байсан энэ одоо шимтгэлийн хувь хэмжээ бол хэвээрээ мөрдөнө. За энэ дээр би зүгээр юу тайлбар хэлэхэд ажил олгогчийн хувьд одоо 12.5-аас 14.5% нийт цалингийн сангаас төлж байна. Энэ хэмжээ ямар нэг байдлаар нэмэгдээгүй, өөрчлөгдөөгүй. За ажилтны хувьд буюу төрийн албан хаагч ялгаагүй өөрийн одоо цалин хөлс түнтэй адилт орлого гэдэг маань бүх нэмэгдэл, урамшуул, хоол унааны хөнгөлөлт ингээд ороо явж байгаа. За энэ орлогоос 11.5%-аар шимтгэл төлнө. За нийт дүнгээрээ 24-өөс 26% болж байгаа юм аа. За үйлдвэрлэлийн 12.5-аас 14.5% гэдэг ягаад өөр байгаа вэ гэхээр үйлдвэрлэлийн осол мэргэжлэр шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл бол тухайн одоо ажлын байрнаас ялгаатайгаар одоо уул уурхайн салбар хүнд үйлдвэргээд ингээд явах юм бол илүү өндөр 2.5%-аар за төрийн албан хаагчдын хувьд бол 1.5%-аар одоо төлдөг ийм одоо зохицуулттай. Тийм учраас шимтгэлийн хэмжээ бол жоохон ялгаатай байна. За сайн дураар даатгалдаг бүлгийн хүмүүс би ямар нэг байгууллагатай хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй өөрөө одоо өөрийнх нь төлөө хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа малчид за тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн хувьд өөрөө орлогоо тодорхойлоод 13.5%-аар гэрээгээрээ тохироод шимтгэлээ төлөөд явах ийм одоо боломжтой. За дэлхийн улс орнуудын хувьд бас тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ янз бүр байдаг юм байна. За манай улсын хувьд бол 8.5% ажил олгогч, ажилт нь 8.5 гэхээр 17% байгаа. За бидний одоо бас сүүлийн сонирхоод энэ хоримтлын сангийн өөрийнхөө орны нөхцөлд одоо нэвтрүүлэх гээд байгаа Сингапур улс бол хамгийн өндөр хэмжээтэй буюу 34% одоо шимтгэлийн хэмжээтэй байдаг юм байна. За манай улсын хувьд бол энэ одоо орнуудаас ингээ харахаар нэг дундаж орчим 10 одоо 8 17% маань дундаж орчим одоо шимтгэлийн хэмжээтэй байдгаа гэсэн юм одоо судалгаа бол байна. За дараагийн хууль бол нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн тухай хууль байгаа. За би маш товч мэдээлэл өгч байна. Дараагийн хичээлүүдээр одоо энэ хуулиараа дэлгэрүүлээд орох учраас бас та бүхэд маань тэр үед бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах юм боломжтой. За тэтгэврийн харилцааны хувьд бол олон давхрах тэтгэврийн тогтолцоон шилжчихээр бол энэ хуулиар бол шийдсэн байгаа. За энэ маань юу гэсэн үг гэхээр одоо санхүүгийн олон их усүрээс тэтгэвэр авах боломжийг бол хэлж байгаа юм. За нэгдүгээр давхраг гэхээр одоогийн тэтгэврийн даатгал өөрөөр хэлэх юм бол тэтгэврийн даатгал шимтгэл төлснөөрөө шимтгэл төлсөн байх хугацаа хүрсэн байх насны бодлыг хангаад тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авах нөхцөлийг хэлж байна. За хоёрдугаар давхаргын хувьд бол хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт одоо хамрагдаж болно. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо нийгмийн даатгалын албан журмын даатгалаасаа гадна даатгуулагч өөрөө хүсвэл одоо хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт бол хамрагдаад явж болно. За хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль бол улсын их хурлд одоо өргөн баригдсан. За энэ удаагийн одоо улсын хурлын үед бол батлагдах байхаа гэж ингэж харж байгаа. За тэтгэврийн насны хувьд бол даатгуулагч өөрийн сонголтоор тэтгэврээ тогтоолох нь бол нээлттэй. Өөрөөр хэлэх юм бол тэтгэврийн нас бол нэмэгдээгүй гэж ойлгож болно. За харьцангуй олон жил шимтгэл төлсөн одоо даатгуулагч эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 наснда хүрээд тэтгэврээ тогтоолох боломжтой. Харин шимтгэл төлсөн байх хугацааны доод хэмжээг одоо хангасан байх ёстой. За энэ жилийн хувьд 24 онд одоо тэтгэврээ тогтоолох хүн
21 жил 9 сараас доошгүй хугацаанд энэс дээш одоо шимтгэл төлчихсөн бол 60 55 наснда тэтгэврээ тогтоолох нь бол нээлттэй юм аа. Харин за хооч нэг хүснэгт байгаа. Тэрэн дээр би бас дэлгэрүүлээд ярья. За дараагийн нэг өөрчлөлт бол энэ тэтгэврийг 7 жилийн дундад цалингаас бодож байсныг одоо 5 жилийн дунджаас тогтоодог болсон байгаа. За харьцангуй олон жил шимтгэл төлсөн хүн өндөр тэтгэвэр авах энэ одоо тогтолцоонд ор шилжсэн. За хуулийн одоо тодорхой заалт би 2029 оноос эхлээд шимтгэл төлсөн жил тутамд дундад цалингийн 2% тооцож тэтгэврийг бодноо. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл 35 жил шимтгэл төлж ажилласан хүн бол дундад цалингийнхаа 70% тэтгэврээ бодуулах нэ. За 20 жил шимтгэл төлсөн хүн бол 40% бодуулах нэ. Тэгэхээр энэ маань өөрөө харьцангуй одоо олон жил шимтгэл төлж нийгмийн даатгалын одоо харилцаанд орсон хүний хувьд бол авах тэтгэврийн хэмжээ бол өндөр байх ийм одоо зохицуулт орсон. За дараагийн нэг зохицуулт бол энэ тэтгэврийн тусгай зохицуулт байгаа. За тэтгэврийн тусгай зохицуултын хувьд бол одоо 2 гэр бүлийн ахмад настан нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаад нэг нь нас орсон тохиолдолд үлдсэн одоо хөгшний тэтгэврийн хэмжээг нас орсон хөгшний тэтгэврийн 20% тооцоод нэмэгдүүлэх ийм одоо зохицуулт орсон. За тэтгэврийг жил бүр одоо инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлдэг болж байгаа. За энэ бол бүр хуулиараа тухайсан одоо зохицуулт орсон. За 2025 оны нийгмийн даатгалын сангийн төсөвдөр тэтгэврийн одоо хэмжээг өнгөрсөн оны инфляцийн түвшин буюу 6%-аар нэмэгдүүлэхтэй холбоотой төсвийн их үүсвэр болоод тусгагдсан байгаа. Тэгэхээр энэ одоо чуулганаар батлагдаад ингээд 1 сарын 1-ээс тэтгэвэр авагчдын тэтгэвэр маань 6% нэмэгдэх ийм одоо боломжтой. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө хуулийн дагуу инфляцийн түвшинтэй харгалзаад шууд нэмдэг. Ямар нэг одоо юу гэдэг улс төрийн шийдвэрээр юм уу нэмдэг энэ асуудал бол байхгүй болно гэж ингэж ойлгож болно. За тэтгэврийн системийн хувьд бид түрүү хэлсэн дэлхийн улс орнуудад одоо янз бүрийн хуваарлтын зарчим гэдэг Монгол улсад байгаа 150 орчим одоо улсын хуваарлтын зарчмаар одоо явж байна. Өөрөөр хэлбэл энэ ногооноор байгаа улсууд нь яг энэ зарчмаар буюу Монгол улстай адилхан одоо тогтолцоогоор явж байна. За харьцангуй одоо юу гэдэг хосолсон хэлбэрээр тийм ээ шимтгэл суурилсан үндэслэн буюу шимтгэлийн хэмжээ тодорхой байх буюу хагас баримтлалын тогтолцоо гэдэг одоо бидний одоо тэр эргэцэн орчин бүрдээд байгаа 2%-ийг энэ нөөц санд байршуулад хуримтлал үүсгээд үлдсэн одоо хэсгээс нь их усүрээс нь тэтгэвэр авагчдын тэтгэврийг санхүүжүүлээд явах энэ тогтолцоог бол хагас баримтлалын тогтолцоо гэж нэрлэдэг. За Чернилийн ягаан өнгөтэй орнууд бол ийм одоо тогтолцоотой байна. За тэгээд хийсвэр нэрийн дансны систем гэдэг одоо мөн манай 1960 оноос хойш төрсэн хүмүүсийн хувьд бас бид нар бүртгээд төлсөн шимтгэлийг нь хийсвэрээр бүртгээд байгаа ийм одоо орнууд байна. За энэ улсуудын хувьд бол бас хосолсон байдлаар явдаг. За улаанаар байгаа улс орнуудын хувьд бол огт одоо нийгмийн даатгал байхгүй тэтгэвргүй улс орнууд байдаг байна. Тэгэхээр Монгол улс бол энэ одоо хагас баримтлалын буюу тэр DC Чернелийн ягаан өнгөнд орох эргэцэн одоо орчин бүрдсэн гэж ингэж бол ойлгож болно. За нөөц сан гэж юу хэлээд байна вэ? Одоо хагас баримтлалын тогтолцоо гэдэг түрүүн би ярьлаа. Тэгэхээр одоо бид нар тэтгэврийн даатгалд 17%-аар ажил олгогч маань 8.5, ажилтан өөрөө 8.5% төлж байгаа. За энэ төлж байгаа шимтгэлийн 1% буюу нийтдээ 2%-ийг одоогийн 500 мянган тэтгэвэр авагчдад зарцуулахгүй тусгай одоо дансанд байршуулад хуримтлал бий болгоно. Хуримтлал бий болгоно. Өөрөөр хэлэх юм бол миний төлсөн мөнгөний 2% нь надад хуримтлал хэлбэрээр одоо байх нэ. За эхний одоо 8 сарын байдлаар бид нар хуулийн хэрэгжилтийн чиглэлээр одоо энэ 2%-ийг болоод бас тусгай дансанд байршуулсан, мөнгөжүүлсэн 973 мянган даатгуулагчийн 212.3 тэрбум төгрөгийг бол мөнгөжүүлээд байна. Энд одоо мөнгө маань энэ даатгуулагчдын өөрийнх нь хуримтлалын мөнгө байх нэ. Цаашдаа энэ мөнгө бол одоо сар болгон одоо байршаад жил бүр энэ одоо хуулийн дагуу мөнгөжүүлэх нь. За 2029 оноос эхлээд энэ мөнгөжүүлсэн орлогоос даатгуулагч маань түрүү миний одоо хэлсэн орон сууцны урчлагаандаа хэрэглэх, эрүүл мэнд боловсролын одоо зардалтаа хэрэглэх энэ одоо боломж нь бүрдээд явах юм аа гэж ингэж ойлгож байна. За тэтгэврийн төрлийн хувьд бол хэвээрээ өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсны, тэжээгчийн алдсны гэсэн 3 төрлийн тэтгэвэр байгаа. За ерөнхийдөө тэтгэврийн насыг бол түрүүн бид нар ярилцсан харьцангуй одоо хэвээрээ байгаа. Харин
цөөн жил шимтгэл төлсөн хүний хувьд бол 3 насаар нэмэгдүүлсэн төрсөн ондоо харгалзах насанд заавал хүрэх ёстой гэдэг энэ одоо нөхцөлийг хангасан байна. За шимтгэл төлсөн байх хугацааны хувьд бол 2037 он гэхэд бол 25 жил болно. За энэ оны хувьд бол 21 жил 9 сараас дээш хугацаанд одоо шимтгэл төлсөн хүн 55-60 наснда тэтгэврээ тогтоолгож болно. За 10-аас дээш жил шимтгэл төлсөн хүний хувьд бол төрсөн ондоо харгалзах наснда тэтгэврээ одоо тогтоолгох ийм одоо нөхцөл үйлчлэнэ. За тэтгэврийн одоо эрт тогтоох нөхцөлд бас одоо харамсалтай нь хിവэрэ байгаад байна. За энэ бас тодорхой хэмжээний тэтгэврийн даатгалын санд ачаал өгöd байгаа онцлог ажил мэргэжлийн жишээд одоо мэргэжлийн урлагийн байгууллагын гэдэг юм уу, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, хүнд хортой газрын дор нөхцөл, за малчин гэл ингээд бол насны хувьд 5 жилийн наан олон хүүхэд төрүүлсэн ээж гэхэд одоо 50 настай да тэтгэврээ тогтоолох энэ нөхцлүүд бол үндсэндээ хിവэрэ байна. За тэтгэвэр бодох аргачлалын хувьд бол мөн одоо хിവэрэ. Гэхдээ 29 оноос эхлээд бас жил бүрийг 2 хувиар тооцдог. За одоо 29 он хүртлээр бол үндсэнд 45% илүү жилийн нэмэгдэл нь 1.5, сарын хувьд бол одоо 1125 гэдэг энэ одоо аргачлал бол хിവэрэ мөрдөд явахаар ийм одоо хуулийн өөрчлөлт бол орсон байгаа. За тэр тусгай зохицуултын хувьд бол бас хүмүүсийг сонирхдаг. Гэр бүлийн тухай хуулийн 7-гийн 1 заасны дагуу хоёр хөгшин маань бүртгүүлсэн байх ёстой гэрлэлтэй тийм ээ. За 20 ба түүнээс дээш одоо хамтын амьдралтай байх ёстой. За хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг байх ёстой гэсэн энэ одоо 3 шалгуурыг бас хангах юм одоо шаардлагатай. За тэгээд үндсэндээ бусад одоо хэвийн зохицуултыг бол би түрүүн бас хэлсэн. За энэ хүснэгтэн дээр бас товчхон одоо юу үгүй тайлбар өгье. За 60 настай эрэгтэй, 55 настай эмэгтэй өөрөө хүсвэл тэтгэвртэй гарах тохиолдолд энэ жил бүр одоо тэтгэврийн хэмжээ юуг нэмэгдүүлж байгаа сарыг нь голын товчонд орвол юу гарах вэ? Энэ заагур хөдөлгөөн. Энэ дээр гэрэл тусгал уу? Аагүй тий. За та бүхэн тэр 24 оныг улаар болсон байгаа. Хэрвээ 2024 онд одоо тэтгэвэр тогтоолох бол 21 жил 9 сар гээд энээс одоо дээш жил шимтгэл төлсөн даатгуулагч 60 55 та гараа явна. За хэрвээ одоо жишээлбэл 28 онд тэтгэврээ тогтоолгохоор одоо 60 55 хүрч байгаа бол тэр хүн 22 жил 9 сараас одоо хамгийн доод нь шимтгэл төлсөн байх ёстой гэсэн энэ нөхцөлийг хангах нэ. За хэрвээ энэ одоо шимтгэл төлсөн хугацааны нөхцөлийг хангаагүй бол энэ арын одоо хүснэгтэнд байгаа төрсөн ондоо харгалзах насанд заавал хүртэн байх ёстой. Жишээлбэл 1965 он төрсөн эрэгтэй 63 нас хүрсэн байх ёстой. Яагаад тэгэхээр шимтгэл төлсөн хугацааны нөхцөлийг хангахгүй цөөн жил ажилласан байгаа гэдэг утгаараа. За эмэгтэйчүүдийн хувьд жишээл 1969 он төрсэн хүн 12 жил шимтгэл төлсөн бол 56-наас 9 сар хүрчээж тэтгэврээ тогтоолгоно гэсэн ийм одоо зохицуулт бол үйлчилж байна. За нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн талаар бас товч одоо мэдээлэл өгье. Гол нь ямар одоо шинжилгээний агуулгууд орсон тийм ээ. За тэтгэмж гэдэг маань богино хугацаатай ийм одоо тэтгэмжүүд байдаг. За энэ дээр хамгийн одоо даатгуулагч ажиллагч хамааралтай ойрхон үйлчилгээ авдаг тэтгэмж бол хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж байгаа. Эмнэлэгт хэвтэн өгдөх одоо тийм эмчилгээ хийх тохиолдолд эмнэлгийн одоо эмчийн гэсэн эмнэлгийн хуудасаар ажиллаа хийх боломжгүй чөлөө авдаг ийм одоо тэтгэмж. За дараагийнх нь бол жирэмсний амарчсны тэтгэмж байгаа. За гурав дахь нь нас барсан даатгуулагчийн ар гэрт олгох орчуулгын тэтгэмж гэсэн ийм 3 төрлийн тэтгэмжийг бол тэтгэмжийн даатгалын сангаас олгож байгаа. За ажилгүйдлийн тэтгэмж байна. Ажилгүйдлийн даатгалсан тохиолдолд одоо янз бүрийн шалтгаанаар ажлаасаа халагдсан бол ажилгүйдлийн тэтгэмж авах ийм одоо үйлчилгээ бол тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдаа явж байна. За шинэ хууль энэ оны 1 сарын 1-ээс мөрдснөөрөө ерөнхийдөө тэтгэмжийн хэмжээ бол харьцангуй одоо нэмэгдсэн. За энэ хуулийн үйлчлэлээр тэтгэмжийн зардал маш одоо өндөр нэмэгдэж байгаа ийм одоо гүйцэтгэл бол харагдж байна. За энэ дээр ямар зохицуултууд орсон бэ гэхээр даатгуулагчийн тэтгэмж авах нөхцөл сайжирсан гэж үзэж байгаа. За яагаад ингэж юм гэхээр урд нь бол шимтгэл төлсөн байвал тэр зохих хугацааг хангасан байх үзүүлэлт байдаг. Тэр хугацаа нь жилээр байсан. Өөрөөр хэлбэл 5 хүртэл жил, 5-аас 14 жил, 15-аас дээш жил шимтгэл төлсөн бол одоо ийм хуваар бодно гэд. За одоо шинэ хуулиар бол сараар энэ одоо нөхцөлийг бол тооцож байгаа. Өөрөөр хэлэх юм бол 60 хүртэл сар, 60-аас 80 сар ч гэдэг юм уу. Тэгэхээр илүү нөгөө тэтгэмжийн хэмжээний ялгаа тухайн даатгуулагчтай бол очиж байгаа. Тийм учраас авах тэтгэмжийн хэмжээ харьцангуй одоо нэмэгдэж байгаа гэж ингэж харж байгаа. За хоёрт нь одоо
ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдэд бол одоо өмнө нь 60 хоногийн тэтгэмж өгдөг байсан бол 80 хоногийн тэтгэмж өгдөг болж ингэж одоо 20 хоногор бол нэмэгдсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэтгэмж олгох хоног нэмэгдэж гэнэ гэдэг маань авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. За дараагийнх нь энэ одоо жирэмсний амарчсны дээрэс нь ажилгүйдлийн тэтгэмж ингээд нэг харьцангуй урт хугацаанд жишээл жирэмсний тэтгэмжийг 2 сарын хугацаанд амарчсныг нь мөн 2 сар хугацаанд одоо олгодог. За ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөр тооцож олгодог. Тэр энэ урт хугацаанд нийтээр амрах баяр ёслолын өдрүүд тохиодог. Одоо жишээлбэл улсын баяр наадам, цагаан сар гэдэг. Тэр энэ олон өдрүүдийг нэг ажлын өдөр биш учраас хасчдаг байсан. Тэр утгаараа одоо тэтгэмжийн хэмжээ хит одоо буурах ийм одоо бас практик байсан учраас за хуулиар бол энэ одоо нийтээр тэмдэглэх баярын өдөр тухайн одоо тэтгэмж бодох хоногт орж байгаа бол энэ өдрүүдийг ажлын өдөртэй адилхан тооцож тэтгэмжийг боддог болсон. За ингэснээрээ хүний одоо даатгуулагчийн гар дээр орчдөг жирэмсний, амарчсны, ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ бол нэмэгдэж байгаа. За бүр одоо тодорхой кейс гэдэг ингээд аваад үзэхээр нэг хүн одоо амарчсны тэтгэмжийн хэмжээ 400 мянган төгрөгөөр нэмэгдсэн ийм одоо тохиолдол байна. Хуулийн заалтын дагуу. За ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд бол одоо мөн нийт одоо үндсэн нөхцөл бол хിവэрэ 24 сар шимтгэл төлсөн, сүүлийн 9 сард тасралтгүй байх. За хэрвээ харин 2 дахь удаага одоо ажилгүйдлийн тэтгэмж авахаар бол дахин 12 сар шимтгэл төлж байж одоо сүүлийн 3 сард тасралтгүй байж ажилгүйдлийн тэтгэмжийн ирэх одоо үсгээр зохицуулт бол орсон. За дээрэс нь энэ тэтгэмжүүдийн хувьд бас хөдөлмөрийн чадвар төр алсны тэтгэмж дээр хорт хавдар, сүрээгээр анх өвчлсөн, за бөөрийн одоо хүнд хэлбэрийн дутагдал, иргэдэн шилжүүлэх мэт засал одоо хийгдсэн тохиолдолд хуучин ажлын 66 өдрийн тэтгэмж олгодог байсан бол энэ одоо тэтгэмжийн хэмжээ ажлын 132 өдөр болж 2 дахин нэмэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ одоо илүү онцлог тийм одоо тохиолдлууд байна гэж ингэж үзэж байгаа. За ажилгүйдлийн даатгалын одоо сангаас бас ажил олгогч тодорхой хэмжээний одоо хөнгөлөлт үзүүлнэ. За энэ мөн төрийн байгууллагад мөн одоо хамааралтай. За энэ ямар агуулгатай бэ гэхээр даатгуулагчийн одоо ажилтнаа тогтвор суурьшилтаа ажилуулад 3 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас ямар нэг одоо зардал гаргуулаг өөрөөр хэлэх юм бол ажилт нь ажилгүйдлийн тэтгэмж гаргуулаагүй бол тухайн ажил олгогчийг дараа жил төлөх одоо шимтгэлийг нь 15%-аар тооцсон хөнгөлт үзүүлэхээр ийм одоо зохицуулт орсон. За энэ хөнгөлт бол 3 жил тутамд одоо бас үзүүлнэ. За энэ одоо хөнгөлтийг үзүүлэхтэй холбоотой журам нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр бол батлагдсан. За ажил олгогчийн хувьд бол одоо 27 оноос эхлээд энэ одоо шимтгэлийн хөнгөлтийг бол эдлэхээр байгаа. За тэтгэмжийн хувьд бол товчхондоо бас ийм одоо мэдээлэл өгье гэж бодсон. За дараагийн нэг хууль нь нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээр шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж төлбөрийн тухай хууль байгаа. За үйлдвэрлэлийн осол мэргэжлээр шалтгаалсан өвчний даатгалын хувьд бол ажилтан өөрөө одоо төлдөггүй шимтгэл, ажил олгогч нь одоо ажлын хүнсний сангаасаа төлдөг ийм одоо зохицуулттай. За энэ сангийн хувьд бол ажлын байран дээр гарсан осол, за ажлаасаа одоо гэрээсээ ажилдаа ирэх замдаа, за яг одоо ажлаа гүйцэтгэж байх үедээ за юу гэдгийг цех одоо байгууллага хооронд ажиллаа хийж явахдаа осол төрдвөл энийг бол үйлдвэрлэлийн осол гэж үзэж байгаа. За үйлдвэрлэлийн осол мэргэжлэр шалтгаалсан одоо өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, за их муугаар ярил одоо нас барсан ийм одоо даатгуулагчид энэ сангаас тодорхой хэмжээний үйлчлэгээ бол үзүүлдэг. За энэ дээр ямар үйлчлэгнүүд үзүүлдэг вэ гэхээр мөн одоо хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр, тэжээгчийн алдсны тэтгэвэр, за хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж байж байна. За дээрэс нь одоо эрүүл мэндийн нөхөн сэргээх одоо үйлчилгээ. За хэрвээ одоо нөхөн сэргээх одоо сувилалд явсан бол сувилалд одоо эмчлүүлсэн зардал, ирж очих унааны зардал. За энэ одоо үйлдвэрлэлийн ослын улмаас бас хөдөлмөрийн чадвар алдсан одоо тэтгэвэр авч байгаа хүний хувьд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нь төлдөг ийм одоо үйлчлэгэнүүд байдаг. За тэгэхээр энэ одоо хуулийн шинжилсэн найруулгын хувьд бас энэ эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн үйлчлэг гэж бол шинээр орж ирсэн. За илүү одоо үйлдвэрлэлийн осолд өрсөн хүн тэтгэвэр өгөөд байхаасаа илүү одоо нөхөн сэргээлтийг нь сайн хийгээд тэгээд хөдөлмөрийн зах зээлд оруулах, ажил хөдөлмөрөөр хангах энэ зохицуулт бол ороод явж байгаамаа. За дээрэс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал байгаа. За нийт одоо шимтгэлийн орлогын 2% баггүй байна гэсэн ийм одоо зохицуулт бол орж ирсэн. За ажил олгогч маань энэ үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн одоо эрсдлээс хамаарат ажлын байраар ялгаатай төлдөг болсон. Өөрөөр хэлэх юм бол уул уурхайн компани байлаа гэхэд одоо яг уул уурхай
одоо хүнд үйлдвэрлэлээр ажилдаг цалингийн сангаас хамгийн өндөр хувиар, за захиргааны буюу офисын ажилтнууд нь хамгийн бага хувиар. Тэгэхээр нэг ажил олгогчдод одоо 2 өөр хувиар шимтгэлдүүлдэг. За ингэснээрээ ажил олгогчд бол нэг 6 орчим тэрбум төгрөгийн бас шимтгэлийн хөнгөлт болоод энэ хуулийн одоо хүрээнд бас үйлчилж байгаа. За үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст протез ортопед хийдэг. За энэ протез ортопедийн зардлын төлбөрийн одоо жишг үнийг баримтлаад 3 жил тутамдаа энэ одоо үнийг нь 100% тооцож олгодог болсон. За урд нь бол бас нэг удаа өгөөд хоёр дахь нь бол 50% өгдөг ч юм уу. Ийм бас өөр зохицуулт байсан бол одоо 3 жил тутамд нь 100% үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас олгодог болсон. За ажил олгогчд одоо үзүүлэх шимтгэлийн хөнгөлт бас энэ одоо хуулиар нэмэгдэж 15% болсон. Хэрвээ ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын тохиолдол гаргаагүй, ажилт нь одоо үйлдвэрлэлийн ослын сангаас ямар нэг зардал гаргуулаагүй бол 3 жил тутам дараа одоо төлөх шимтгэлийн 15 хүртэлх хувиар хөнгөлөлт үзүүлэх. За хэрвээ үйлдвэрлэлийн осолд өртснөөрөө тухайн ажил олгогчийн одоо цэг тасаг түр одоо зогссон ийм нөхцөл байдал үүссэн бол тэр цэг тасгийн үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг 100% чөлөөлөх ийм одоо зохицуултууд бол орж ирсэн байгаа. За тэгээ мэдээллийн одоо нэгдсэн санг, ажил олгогч, за аж ахуй нэгж байгууллага, нийгмийн даатгалын байгууллага, салбарын хяналтын одоо чиглэлээр нэгдсэн нэг мэдээллийн сантай байж үйлдвэрлэлийн ослыг бас бүртгэх энэ одоо тогтолцоог бол шинжлэх энэ одоо асуудлыг бас хуулиар бол тогтоож өгсөн байгаа. За товчхондоо миний өгөх мэдээлэл энэ байна. Тэгээд дараагийн хичээлээр бас ингээд дэлгэрүүлээд явна. Тэгээд та бүхт маань асуулт байвал асуултанд хариулъя. Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон уу? За цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль гэж байна. За нийгмийн даатгалын байгууллагын хувьд энэ цэргийн одоо 9 цэргийн чиглэлээр тийм ээ цэргийн энэ алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хамаарах 9 байгууллагын алба хаагчдад гэрээний дагуу тэтгэврийг нь тогтоож олгодог байгаа. За цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль бол үндсэндээ 1994 онд батлагдсан. За одоогийн байдлаар бас тодорхой өөрчлөлт байхгүй. Ер нь бол үндсэн тэр одоо агуулга юм нь бол хэвээрээ явж байна. Эрэгтэй хүн бол 25 түүнээс доошгүй жил, эмэгтэй цэргийн алба хаагч бол 20-оос доошгүй жил гэдэг тэр үндсэн агуулга. За дундад цалингийн 80% боддог. Энэ одоо зохицуулт бол хэвээрээ явж байгаа. Нэмэлт өөрчлөлт бол одоохондоо бол бидэрт мэдээлэл бол байхгүй байна. 11 жил нийгмийн даатгалд төлсөн 70 оны хүн хэдэн настайдаа тэтгэврт гарах вэ? Эмэгтэй гинэ. 11 жил шимтгэл төлсөн 1970 онд төрсэн эмэгтэй 57 нас хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл одоо 70 оны хүн чинь 54 настай 3 жилийн дараа гэхдээ 11 жил шимтгэл төлсөн ингээд шимтгэл төл зогссон бол өндөр насны тэтгэврийг хувь тэнцвүүлж тогтоолгоно гэж бас ойлгох хэрэгтэй. Яагаад гэхээр шимтгэл төлсөн хугацаа нь харьцангуй бага байна шүү гэж ингэж. Ажилласан жил 22 буюу түүнээс дээш мөртөө эмэгтэй хүн 55 хүрээгүй байна гэж үзвэл 55 хүрэхээс өмнө тэтгэврт гарах уу? Ажилласан жил нь 22. За шимтгэл төлж ажилласан хугацаа нь 22 жил мөртлөө 55 нас хүрээгүй гэж байна. Тэгэхээр энэ бол заавал 55 нас хүрэх шаардлагатай. 22 жил гэдэг бол энэ жилийн хувьд 21 жил 9 сар шимтгэл төлсөн хугацааны болцлоо хангацсан мөртлөө насны болцлыг бол хангаагүй байна. Ер нь бол өндөр насны тэтгэвэр гэдэг маань хоёр одоо нөхцөлийг зэрэг одоо хангасан байх шаардлагатай байдаг. Нэг нь тухайн хуулиар заасан насанд хүрсэн байх шаардлагатай, хоёр дахь нь болохоор шимтгэл төлсөн байх одоо доод хугацааг хангасан байх шаардлагатай. Тэгэхээр энэ хүний хувьд бол насных нөхцөлийг бол хангаагүй байна. Тийм учраас заавал 55 нас хүрнэ. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй орхигдуулсан тохиолдолд хэрхэн нөхөн төлөх тухай хариуцлагын тодорхой болох зохицуулт байгаа вэ? Хаана вэ? За энэ маш чухал асуулт байна. За нийгмийн даатгалын байгууллага өнөөдөр одоо нийгмийн даатгалд ажил олгогч даатгалагчтай хамруулад шимтгэлийг нь тайлан хүлээж аваад тухайн даатгалагч шимтгэл төлснийг одоо баталгаажуулаад ингэ явж байгаа. За 8 сарын одоо мэдээгээр 30 мянган ажил олгогч 574 тэрбум төгрөгийн шимтгэлийн өртөө байна. Харамсалтай байна. Тэр энэний цаана одоо маш олон даатгалагчийн их ашиг бол хөндөгж байгаа. Цалин хөлснөөс нь одоо 11.5% нь авчдаг. За нийгмийн даатгалын санд бүрэн төлдөггүй. Тэгэхээр нөгөө одоо шимтгэл төлсөн байх хугацааны нөхцөлийг хангах боломжгүй болчиход байгаа. Яагаад тэгэхээр энэ одоо шимтгэлээ төлсөн байх
Жишээлбэл одоо жирэмсний тэтгэмж авахын тулд нийтдээ 12 сар, үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй. Хөдөлмөрийн чадвар одоо алдсны тэтгэмж авахын тулд 3 сар тасралтгүй. За нөгөө өндөр насны тэтгэвргээд ийм одоо хуулиар тогтоосон нөхцлүүд байдаг. Ажил олгох шимтгэл төлөөгүйгээс болоод энэ нөхцөлийг хангаж чаддаггүй. Гэтэл даатгуулагчийн цалингаас нь авчихсан ийм одоо асуудал байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр бас нийгмийн даатгалын ерөнхий хуулинд маш тодорхой зохицуулт бол орсон. За шимтгэлийг бол ажил олгогч заавал одоо төлөх үүрэгтэй. За төлөөгүй тохиолдолд тийм ээ. За нөхөн төлөлтөө одоо бид нар бусад нэг ажил олгогчтойгоо хамтарч бас ажиллаж байна. Заашгүй одоо ийм эдийн засгийн ялангуяа ковидын үеэр одоо аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаатай холдоод шимтгэлийн өөр бол нэлээд одоо нэмэгдсэн. Гэхдээ одоо бол эдийн засаг харьцангуй сайжраад ингээ явж байхад зарим аж ахуй нэгж байгууллагууд нь боломжтой мөртлөө шимтгэлээ төлөхгүй өөр зүйл зарцуулдаг ийм асуудал бол байгаад байна. Тэгэхээр бас одоо ажил олгогчийн банкн дахь зарлагын гүйлгээг одоо шимтгэлийн өрийг төлтөл нь зогсоох. За дээрэс нь одоо харилцан тохирсон гэрээ байгуулж график одоо байгуулах. Тэрнийхээ дагуу одоо ажил олгогч үүргээ хүлээгээд тухайн төлөй гэсэн хугацаанд шимтгэлээ төлөөд явж ивэл одоо ажилтнанд тэтгэмжийг нь олгох гэдэг юм уу. Ийм ажлыг бол бид нар одоо бас зохион байгуулаа явж байна. Тэгэхээр манай ажилтнууд, даатгуулагчид бас ажил олгогчтой тавих хяналтаа сайжруулах, шимтгэлээ төлөөлөх тал дээр шаардлага тавих ийм одоо бас эвхтэй гэдгийг бас хэлмээр байна. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн нийгмийн даатгалын шимтгэл нь ийм Монголиагийн лавлгаан дээр харагдахгүй бол яах вэ? Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр гэдэг хоёр ойлголт байгаа. За хөдөлмөрийн дэвтрийн хувьд бол 1995 оноос өмнө ажиллаж байсан үеийн хүний хувьд хөдөлмөрийн дэвтэртэй байгаа. Зөвхөн одоо орсон гарсан тушаалыг энэ тухайн байгууллаганд бичээд явдаг. За энэ 95 оноос өмнөх хугацаа бол хөдөлмөрийн дэвтрээрээ тооцогдоод ажилласан жил шимтгэл төсөө хугацаанд ороод явдаг. За харин 1995 оноос хойш нийгмийн даатгалын харилцаа үүссэн учраас нийгмийн даатгалын дэвтрийг хүн бүр одоо ажилтан бүрд олгосон байгаа. За үндсэндээ одоо өнөөдөр хүртэл 21 оноос хойш бид нар одоо дэвтэргүй болсон болохоос биш 95-аас 21 оны хооронд үндсэндээ нэг даатгалагч тасралтгүй одоо ажил шимтгэл төлсөн бол 3 одоо нийгмийн даатгалын дэвтэртэй байгаа. За лавлгааны хувьд бол бид нар бас мэдээллийн санд ажил олгогч тайдан мэдээгээ өгсөн. Ийм болвол шимтгэл төлөлтийн лавлгаа нийгмийн даатгал, даатгал цэг хэмээн одоо даатгуулах зориулсан портал системээр бол харуулж байгаа. Дээрэс нь нийгмийн даатгал аппликейшны тусламжтайгаар бас харуулж байгаа. За энэ мэдээллүүд маань e-Mongoliad бас одоо бид нэр тийм ээ хураар дамжуулаад e-Mongoliad өгч байна. Тэгэхээр e-Mongolia системээс бол шимтгэл төлсөн хугацаа лавлгаагаа авахын боломжтой. Харин 95-аас 2005 он хүртэлх хугацааных бол үндсэндээ бас байхгүй. Нөгөө цаасан хэлбэрээр нийгмийн даатгалын байгууллагын архивт байдаг учраас энэ хүртэлх хугацааны лавлгаагаа бол нийгмийн даатгалын газар, аймаг, сум одоо байцаагчаас очиж авах юм боломжтой. Тэжээгчийн алдсны тэтгэвэр авахд нийгмийн даатгалын дэвтэр заавал шаардлагатай юу? 20 жил ажилласан хүн нийгмийн даатгалын дэвтэр цахим шилжсэн учраас дэвтэргүй очсон заавал дэвтэр авчир гэсэн нийгмийн даатгалын лавлгааг e-Mongoliagаас авсан. За тэжээгчийн алдсны тэтгэвэр гэхээр мөн одоо тэжээгч нь 20-с доошгүй жил шимтгэл төлсөн байх ёстой. Насрахын өмнөх 5 жилийн 3 жилдэн төлсөн бол одоо тэжээгчийн алдсны тэтгэврийг гэр бүлийн гишүүд үр хүүхдэд нь одоо олгоод явж байгаа. Тэгэхээр энэ 20 жилийг нотлох баримт бол 21 он хүртэл нөгөө хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр байгаа. Хаяж өргөдүүлсэн бол лавлгаа аваад явж болно. 21 оноос хойш бол нийгмийн даатгалын дэвтэр гэсэн ойлголт бол байхгүй. Нийгмийн даатгалын манай одоо өөрийн мэдээллийн санд шимтгэл төлсөн мэдээлэл нь байх учраас бид нар тийм нэмэлт бол дэвтэр бол шаардахгүй байгаа. Тэтгэврийн хүн ажил хийж байгаа хөнгөлөлт чөлөөлт байгаа юу? Төмөр замд машинист хийдэг 55 настайдаа тэтгэвэр тогтоох нөхцөлийн жил нэмэгдэх үү? За тэтгэврийн хүн ажил хөдөлмөр эрхлэх нь бол нээлттэй. За манай яамнаас бас сүүлийн одоо үед энэ ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй холбоотой нэлээдгүй одоо ажлыг боцохын баг найруулга одоо бас энэ оны 2025 оны 1 сарын 1-ээс одоо хэрэгжих гэж байна. Тэгэхээр тэтгэвэр тогтоолгосон хүн ажил хөдөлмөр эрхлэх нь бол нээлттэй 38 мянган хүн өнөөдөр ажил хөдөлмөр эрхлээд явж байна. За энэ хүмүүсийн хувьд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, эдгээртэй адилдах гэрээгээр одоо ажиллаад цалин хөлс авч явж байгаа бол нийгмийн даатгалд хэрхэн даатгуулах вэ гэд хоёр одоо зохицуулт байгаа.
За шинэ одоо шинжилсэн найруулга хүрээнд. За эхнийх нь бол нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1-д заасан насанд хүрээгүй бол гэдэг нэг асуудал байгаа. За энэ маань ямар нас вэ гэхээр түрүүний одоо миний хүснэгтэнд одоо харуулад байгаа тэр төрсөн ондоо харгалзах тэтгэврийн нас юм аа. Тэгэхээр энэ насанд хүрээгүй тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол нийгмийн даатгалын 3 төрөлд заавал төлнө. Тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол мэргэжлэр шалтгаалсан өвчнээ. За эрүүл мэндийн даатгалыг энэ төрөөс хариуцдаг ажилгүйдлийн даатгалаас чөлөөлөгдөж явж байгаа. Харин саяын тэр одоо төрсөн ондоо харгалзах насанд хүрчихсэн, өөрөөр хэлэх юм бол жишээлбэл 70 оны хүн жишээ хэлж байна л да. 57 нас хүрчгээд ажил хөдөлмөр эрхлээ явж байгаа бол энэ хүн тэтгэврийн даатгал даатгуулахгүй байж болно. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн цалин хөлснөөсөө тэтгэмж үйлдвэрлэлийн ослын даатгалд одоо даатгуулаад шимтгэлээ төлөөд явах ийм одоо сонголт байгаа. Тийм учраас ажиллаж байгаа ажил олгогчтойгоо энэ талаар одоо мэдээлэл өгөөд би одоо тэтгэврийн даатгал даатгуулахгүй юу гэдгээ өөрөө шийдээд энэ нь болохоор тэр насанд хүрсэн гэдгээсээ хамаарат чөлөөлөгдөх одоо ийм боломжтой байгаа. Нэрийн дансны хуримтлалаараа хүүхдийнхээ сургалтын төлбөрт хэрэглэж болох уу? Энэ оноос эхлээд дөрөв би мэдээлэл өгсөн. Энэ оны 1 сарын 1-ээс эхлээд тэтгэврийн нөөцлөн гэдэг одоо хурдхан бий болж байна. За бидний төлж байгаа тэтгэврийн даатгалын шимтгэлийн 17%-ийн 2%-ийг нь тэтгэврийн нөөц санд байршуулж байгаа. Тэгэхээр энэ нөөц сан маань тодорхой хуримтлал одоо бий болно. За хуримтлал маань 2029 оноос эхлээд даатгуулагч одоо хуулиар тэр заасан, тогтоосон 3 чиглэлээр зарцуулах одоо боломжтой байгаа юм аа. За эхнийх нь бол эрүүл мэндийн зардал, хоёр дахь нь боловсролын зардал, гурав дахь нь орон сууцны одоо ипотекийн зардал гэдэг. Тэгэхээр энийг одоо бас зохицуулах хуримтлалын сангийн нэгдсэн тогтолцоотой уялдуулаад журам гарна. За энэ журмын хүрээнд сая миний хэлсэн одоо 3 чиглэлээр зарцуулах юм одоо боломжтой. Даатгуулагч ажил олгогчтой 1 сар болон түүнээс дээш хугацаатай цалингүй чөлөө авсан үедээ нийгэм даатгалын шимтгэлээ төлөвлөхөөр тохирсон ч даатгалын байгууллагаас ажил олгогч цалин хөлс олгоогүй тул төлөх боломжгүй нөхөж бүртгэхгүй гэсэн асуудал үүссэн. Энийг хэрхэн зохицуулах вэ? За 1 сараа түүнээс дээш хугацаанд цалингүй чөлөө авч байгаа тохиолдол байгаа. За энэ үед бол сайн дурын даатгал даатгуулж болно гэсэн тохиолдолд бол нийгмийн даатгалын ерөнхий хуулинд орсон. Тийм учраас даатгуулагч маань энэ хугацаанд өөрөө шимтгэлээ төлж болно. Ажил олгогч бол тодорхой үүрэг бол хүлээхгүйгээр хуулийн зохицуулт байгаа. Төрийн албан агч нарын тэтгэврт гарах тэтгэмжийн талаар тайлбар хэлж өгнө үү? За төрийн албан хаагчид маань ерөөсөө энгийн даатгуулагч шүү дээ. Ер нь бол нийгмийн даатгалын шимтгэлээ цалингаасаа төлнө. Төрийн байгууллага бидний ажил олгогч болж байгаа. Ажил олгогч маань одоо давхар төлнө тий. За ингээд эргээд одоо сая миний хэлсэн тэр тэтгэврийн нас шимтгэл төлсөн ажилласан байх доод хугацааг хангасан болвол нөгөө хамгийн өндөр дараас нь 5 жилийн дунд цалин хөлснөөс тэтгэврээ тогтоолох энэ харилцаа бол төрийн албан хаагчид нэгэн адил одоо үйлчлэнэ. Ямар нэг тийм ялгаатай гэдэг юм уу тийм зүйл бол байхгүй. Харин нийгмийн даатгал төлдөггүй цэргийн албан хаагч одоо жишээлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэдэг юм уу, дотоодын цэрэг, хөлийн цэрэг, онцгой гайл гэдэг энэ одоо байгууллагуудын хувьд болохоор гайл орохгүй шуушлаараа эдгээр байгууллагуудын хувьд бол нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй улсын төсвөөс бүх одоо тэтгэвэр тэтгэмж нь төлөвлөлтөд явдаг учраас цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар тэтгэврийн харилцаанд зохицуулагдаад явдаг байна. Нөхцөлийн жил нэмэгдэж байгааг телевизээр мэдээлж байсан хүнд нөхцөлд 22 жил ажилласан 55-наас хүрээд 20 жил ажиллахаас 12.6 жил хэвээрээ юу? Хүний хэвийн бус нөхцлөөр тэтгэвэр тогтоодог тогтолцоо одоо бол хэвээрээ байна. За хөдөлмөрийн хортой, халуун, газрын дор хөдөлмөрийн хүнд нөхцөл гэдэг. Тэгэхээр хөдөлмөрийн нөхцөлд одоо хүнд нөхцөлд хэрвээ ажилласан эрэгтэй хүн бол 55 нас хүрсэн, нийтдээ 20 жил шимтгэл төлсөн, үүнээсээ 12 жил 6 сард нь хүнд нөхцөлд одоо хамаарах ажлын байранд ажилласан бол хөдөлмөрийн хүнд нөхцөлд тэтгэвэр тогтоох тогтолцоо бол одоо бол хэвээрээ байна. 36 сартаа тэнцэх тэтгэмж олгох хэвээрээ юу?
Цэцэрлэгтэй холбоотой тэтгэмжийн харилцаа бол нийгмийн даатгалын чиг үүрэгтээс хамааралгүй байдаг. 90-с 2000 оны хооронд нийгэм даатгалын нөхөн төлөх цонх нэгдэхүү олон хүн үлдсэн байна. За 2 удаагийн нөхөн төлөх одоо хууль хэрэгжсэн ажилсан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай. За малчин хуваараа хөдөлмөрлөгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөх тухай гэдэг. Энэ хоёр хуулийн дагуу нэлээдгүй одоо хүмүүс бол нийгэм даатгалын шимтгэлийг хацсангүй бага одоо мөнгө төлж шимтгэл төлсөн байгаа. За энэ маань өөрөө эргээд одоо тэтгэврийн даатгалын санд одоо маш өндөр ачаал өгч байгаа юм байгаа. Тийм учраас ерөнхийдөө нийгмийн даатгалын ерөнхий хуулиар нөхөн тэтгэврийг одоо шимтгэлийг нөхөн төлөх харилцааг үндсэндээ хориглосон байгаа. Ямар тохиолдолд нөхөл төлөх вэ гэдгийг хуульчилсан. За энэ бол ажил олгогч одоо нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, сайн дурын даатгуулагч гэрээгээр тохирсон хугацаанд шимтгэлээ төлөөгүй, ийм тохиолдолд одоо зөвхөн шимтгэлийг одоо тухайн хугацаанаас хойш тооцох төлөх. Тэгээд алтангийн хамт нөхөн төлөх ийм одоо зах зээлд орсон. Бусад тохиолдолд шимтгэл нөхөн төлөхгүй. Цэргийн тэтгэвэр авч байгаа хүн ажил эрхлээд 60 нас хүрээд давхар тэтгэвэр авахыг хуулинд заасан уу? За 2024 хүртэл бол цэргийн тэтгэвэр авагч энгийн тэтгэвэр ингээд хоёр одоо тэтгэврийг зэрэг аваад явж байгаа нэг 2000 орчим хүн байгаа. Энэ хүмүүсийн хувьд бол тэтгэврээ үргэлжлүүлээд аваад явна. За шинэ хууль 1 сарын 1-ээс мөрдсөнтэй холбоотойгоор хоёр тэтгэврийг давхар одоо авч явах зохицуулт бол байхгүй болсон. Харин цэргийн тэтгэвэр авах 60 нас хүрээд цэргийн жилээ энгийн жил рүү шилжүүлээд нийгмийн даатгалын хуулийн дагуу одоо өндөр насны тэтгэвэр хэрвээ өндөр одоо харьцангуй өндөр тогтоорхоо бол өндөр насны тэтгэврийг тогтоолгон авч болно. Өөрөөр хэлбэл нэг л тэтгэвэр авна, хоёр тэтгэвэр тогтоолгох юм зохицуулт бол байхгүй болсон гэж ойлгож байна. Манай ажилтан ердийн өвчний улмаас группт орсон хөдөлмөрийн чадвар 70% алдсан. Жил бүр сунгаад яг одоо 3 жил болж байна. Байгууллагаас үндсэн цалингийн зөв рүү олгодог. Жил бүр ийм байдлаар явж болох уу? Тэр ажилтнаа чөлөөлөх ёстой юу яах вэ? За хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудал. Тэр хүн хэдий 72 хөдөлмөрийн чадвар алдсан ч гэсэн 30% одоо ноогдох тэр тухайн танаа одоо аж ахуйн нэгж байгууллагын одоо албан тушаалын тодорхойлолтод заасан тэр шаардлагыг хангаад ингээд ажиллаж байгаа тохиолдолд ажил хөдөлмөр эрхлэх нь бол нээлттэй. Тийм учраас эрүүл мэндийн одоо магадлалын зөвлөл байгаа нийгмийн даатгалын байгууллагуудын дэргэд ажилладаг. Энэ эрүүл мэндийн магадлалын зөвлөлөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа нь үргэлжлээд одоо тогтоогдоод яваад байгаа тохиолдолд та нөхөд энэ хүнээ ажилуулад ингээд одоо цалингийн зүрэг нөгөөд явах бол боломжтой. Энэ бол байж болно. За төрийн тусгай албаагч жирэмсний чөлөө авсан хугацаанд 1 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгөө тасарсан. Тасарсан хугацааг хэн ариуцж төлөх вэ? Байгууллагад мэдэгдсэн боловч төлөөгүй 1 жил болж байна. Төрийн тусгай алба хаагч гэдэг маань цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулж байгаа алба байгаа. За тэгэхээр энэ хүмүүсийн хувьд зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөг. За ажил олгогч нь одоо жирэмсний ямарсны бага хугацаанд нь төлнө. За тэгээд цаашаа хүүхд төрүүлээд хүүхдээ асрах хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцаад төлж байгаа. Нийгмийн даатгалын харилцаа бол байхгүй. Төрийн албаагч төр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад тэтгэвэр гараад тэтгэмж олгодгүй. Тэр нь нийгэм даатгал ерөнхий газарт хамааралгүй асуудлаа гэж. Хэвийн бус хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилтны хортой нөхцөлийн нэмэгдэл авч чадахгүй байна л гэж. ээлжийн амралтын үед маш олон асуулт байгаа учраас ерөөсөө асуулт гүйцэж уншиж амжихгүй шүү манайхан. Ээлжийн амралтын үед төлөгдөг нийгэм даатгалын шимтгэлийг авах бай тэтгэврт гарахаар тасрах болоод байна. Тийм байна тий. За ээлжийн амралтын одоо цалин гэдэг нэртэй болсон хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулгаар за ээлжийн амралтын цалин гэдэг маань шимтгэл ногдуулах цалин хөсдөнтэй адилдах орлогын бүрэлдэхүүнд ордог. Тэгэхээр ажил олгогч нь ээлжийн амралтын алгуурыг нь цалингийн тооцоод нийгмийн даатгалын шимтгэлийг нь суудгаад яг одоо өөрийнх нь цалин хөстэй адилхан тайлгнах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр ингэж тасрах бол ёсгүй. Тийм учраас ажил олгогчтой хандаад за ажил олгогч нь нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийгээд нөгөө залруулгын тайлан өгөөд ингээд одоо тэр хүний шимтгэлийг зайлшгүй нөхөж төлж тайлгнах хэрэгтэй.
Эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтнууд тэтгэврт гарах үед тэтгэврийг 45%-аар биш хууль сахиулагч байгууллагын ажилчдын адилаар хувийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан уу? Тийм шийдвэр бол гараагүй. Ерөнхийдөө цэргийн хуулиар тэтгэвэр тогтоолгож байгаа тэр 9 байгууллагын хүмүүсийн хувьд бол дундад цалингийн 80%-аар бодож байна. Үлдсэн бүх нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагчдын хувьд бол дундад цалингийн 45%-аар боддог хэвээрээ байна. Нэрийн дансны үлдэгдлээ хэрхэн мэдэх вэ? Нэрийн дансаар хизээнээс тэтгэвэр бодож эхлэх вэ? Нэрийн дансаар эсвэл хуучин тэтгэврээ тогтоолгох сонголт байгаа юу? За энэ бол бас маш чухал асуудал байна. Би түрүүн хэлээгүй байж магадгүй юм шиг санагдлаа. За нэрийн данс гэдэг маань 1960 оноос хойш төрсэн даатгуулагч тэтгэврийн даатгал төлж байгаа ажил олгогчийн даатгуулагчийн шимтгэлийг бүртгээ явж байгаа. За нэрийн дансны хувьд бол жил бүр нийгмийн даатгалын үндэсний зүйлийн баталсан үндэсний статистикийн хорооноос санал өгсөн энэ хүүгийн хэмжээгээр орлогыг нь өсгөөд жил бүр ингэж явж байгаа. За 23 оны хүүг арай хараахан бас тооцоогүй нь хүүгийн хэмжээ бол батлагдсан. За манай нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх мэдээллийн технологийн төв дээр энэ хүүгийн хэмжээ бол тооцогдоод явж байна. Тэгэхээр 1960 оноос хойш төрсэн даатгуулагч 5 жилийн дундад цалингаар тэтгэврээ бодуулах уу, нэрийн дансны аргаар тэтгэврээ бодуулах уу гэдгээ сонголт хийж болно. Хуулийн дэм зохицуулалт орсон. За хэрвээ энэ хоёр аргын аль нэгээр бодоход аль нь өндөр гарчин тэр сонголтоо бол даатгуулагч өөрөө сонгож болно. За 1979 оноос хойш төрсэн хүний хувьд бол зөвхөн нэрийн дансны аргаар тэтгэврээ бодуулна. За 1960 оноос өмнө төрсэн хүний хувьд бол зөвхөн 5 жилийн дундад цалингийн цалингаас тэтгэврээ бодуулнаа. Тэгэхээр хэрвээ хуулиар тогтоосон тэр тэтгэврийн насны болцлыг хангасан бол та өөрийн нэрийн дансныхаа аргаар тэтгэврээ бодуулахад ямар хэмжээний тэтгэвэр гарч байна гэдгийг манай нийгмийн даатгалын байгууллагад хандаад бас бодуулж зөвлөгөө авч болно. За өнөөдөр бол маш олон асуултууд ирж байна. Тийм учраас эх 7 хоногт яг энэ тэтгэврийн даатгалын сангийн сэдвээр дахин ярилцах учраас манайхан яг асуултаа сайн бэлдэж агаад холбогдох мэргэжилтнээс мэдээлэл авч болно. Ингээд өнөөдрийн мэдээллийн цагт хүрэлцэн ирсэн ганц цаг дараагад баярлалаа. Ингээд та бүхэндээ баярлалаа. Дараагийн 7 хоног иргэд уулзъя. Баяртай.